Улсын хурал одоо ерөөсө бүх юмний буруутан болоод байгаа юм бол байхгүй штэ. Та бүгдийн оруулж ирж байгааг л бид нар баталж байгаа. Энд нэг их өөрчлөл одоо улсын төсвийн зарлагыг огцом нэмэгдүүлээд исэн зүйл байхгүй. Сүүлийн хэдэн жилд харин эсрэгээрээ зарлагаа айлхаар бууруулъя, алдагдaltaгүй болъё гэх мэтчлэн санал санаачлыг улсын хурал өөрөө гаргаж илүү их ажил хэрэгч явж байгаа гэж бодож байгаа. Яг үнийг хэлэхэд 2026 оны төсвийг батлахад 2 их 80-ийн шин төсөл хөтөлбөрийг засгийн газрынхаа насыг 4 сараар уртсахын төлөө 2 их 80-ийн шин төсөл хөтөлбөрийг тавьсан шүү дээ. Улаан ногоон лазаар өргөж жагаад. Тэгээ энэ бол үнийг хэлэхэд одоо үүн дээр энэнийхээ хөрөнгө оруулалтыг та бүхэн маань аваад явж байгаа. Тэгээ ийм үнэтэй улс төрийн сонголтыг хийчихэд одоо энэний бурууг иргэдийн карманд орох гэжсэн мөнгнөөс хасаад одоо утгагүй дээ уг нь. Яг тэгээд цалин тэтгэврийг бид нэмэхийн тулд инкэсээр аргагүй гэдэг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтуудаар эдийн засгийг одоо бид нар дэмжих гэж байгаа гэж байна. Яг татврын мөнгө иргэдийн карманд үлдэхээр эдийн засаг ч гэсэн бас адилхан үүсдэг. Энэ хоёрын та бүхэн маань харин эдийн засгийн хөгжлийн яамбал юу хийх ёстой гэхээр энэ хоёрын хоорондын аль нь илүү эдийн засгийг өдөөх вэ гэдгийг л тооцох ёстой. Тийм үстэй. За дээрэс нэмээд төсвийн бодлого үргэлж ингэж тэлж яваад ахаар мөнгөний бодлого ажиллах ямар ч орон зай байхгүй болчихсон. За үүнээс үүдээд уг нь бол ажилгүйдлийн асуудлыг хариуцах эдийн засгийн өсөлтийг зарим улс орны төв банкны тухай хуулинд байдаг. Яг бол хамгийн том ажил олгогч хувийн хвшил төр биш байхгүй. Төр хэдийд энийг төсвийн бодлогоор дэмждэг гэхээр эдийн засгийн маш хүнд үед төсвийн бодлого оролцож эдийн засгаа бид нэр дэмжих арга хэмжээ авахгүй болохгүй байна гэдэг. За манайх бол төсвийн бодлогонд дандаа хэтэргийн хүчтэй гар дүрж оролцоод байхаар эдийн засгийн бодлого ерөөсөө ажиллаж чадахгүй, түүнээс үүдээд зээлийн хүү маш өндөр, хувийн хвшил маань ерөөсөө ажиллаж чадахгүй, ажлын байр тэнд бий бол хүнд болчиход байна. Тэгээ би байнгын орооны дарга энэ санал гаргасан байна л да. Одоо нэмэгдсэн 2025 оны 11-р сарын 11-ний өдөр батсан нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингү болсон тооцох тухай хуулийг байнгын хорооноос санаачлан боловсруулж хилцүүлэх гээд одоо энийг тойрч ярьж байгаа шүү дээ. Байнгын хорооч яг өөрөө хууль санаачилдаг субъект бас биш шүү дээ. Гишүүд санаачлах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр одоо эндээс гишүүд маань өөрөө нэмэгдсэн өрсгийн орлогын албан татврын тухай хуулийг хэрвээ та санаачлах гэж байгаа бол тэр хүн санаачлана гэд бичнүү гэхээс ш байнгын хороо гэхээр энэ бүх хүмүүс хамтдаа санаачлах болчиход шүү дээ. Хуулийн дээр хууль тогтоомжийг улсын хурлын гишүүн эсвэл засгийн газар эсвэл ерөнхийлөгчөө санаачилж орж ирнэ шүү дээ. Тийм биз дээ. За энэхээр сайд хариулъя. Би улсын хурлын зөв буруугийн асуудлыг ердөө хөндөөг. Засгийн газар улсын хурлаас баталсан хууль тогтоомжийг мөрдөж байгаа. Баталсан зардал маань орлогоосоо даваад байна. Хөрөнгө оруулалт эрсдэлд орох нэ. Гадаа зээлийн ашиглалтаа нэмэхгүй бол эдийн засгийг одоо эрэлтийг дэмжих өөр бодлогын арга хэмжээгүй болчлоо. Алдагдлаа 1.5% оруулъя. Үүгээр эдийн засаг үйлчлэгийн салбараа дэмжье гэдэг л бодлогод шүү дээ. Мэдээллүүдийг л өгөөд байгаа байхгүй юу? Эрсдлийг тооцлоо, нөхцөл байдлыг ингэж хөрнөж байна. Одоо энэ дээр улсын хурал шийдвэр гаргаад дээр гарсан шийдвэрийг засгийн газар биелүүлэх үүрэгтэй. Ингээл явдаг шүү дээ. Энэ дээр зөв буруугийн асуудал ердөө байхгүй. Урсгал зардал огцом нэмэгдсэн бод ачаалал нь төсвийн орлогоосоо давчаад байна. Зардлаасаа даваад санхүүжил болохгүй байна. Энэ нөөтийн утас олголтын хуулийг хэрэгжүүлэх үү? Цалин тэтгэвэр дээр анхаарах уу? Хөрөнгө оруулалтаа зогсоох уу? Энэ 3 сонголтыг л одоо нөхцөл байдал ингэж эдийн засгийн нөхцөл байдал юм байна. Энэ дээр сайн хилцээд шийдвэр гаргаад өгөөч л гэж байгаа зүйл шүү дээ. Тэрнээс энд бол их хурлын буруугаас болоо засгийн газрын буруугаас болж байгаа зүйл алга. Үнэхээр төсвийн эдийн засгийн одоо огцом төсвийн дарамтууд энэ инфляцтай холбоотойгоор ойрох дорн нөхцөл байдал холбоотойгоор дэлхийгээр л ийм нөхцөл байдал орж дэлхийн улс орнууд хариу арга хэмжээгээ төлөлөөд төрөл бүрийн одоо бодлогуудыг л янз янзын бодлого арга хэмжээг хэрэгжүүлж штэ бүгдээр. Тэгээ манай хэрэгжүүлэх бодлогын эхний дэвшинд энэ 3 зүйл төсвийн хөрөөг дагуулад 2 хууль орж ирж байна. Харьцангуй нөгөө экспорт маань бас овоо боломжийн нэг үе бол нодлогийн мөн үеэс овоо бит болон үний дүнгээр овоо яваад эвтэйхэн бас тоо үзүүлэлт гараад байна. За шатхуунтай холбоотой үүсэх эрсдлийг нэлээд бууруулаад, докторжуулаад, нөөц бүрдүүлээд эхэлж байна.
Тэгэхээр бид бас жоо ажиглаж л байна л да ингээд. Тэрнээс анхны хөлбөр бол одоо яаралтай одоо нэг удаагийн ковид үеийн хууль шиг одоо эрсдлийг даван туулах юм хуулийн төслийг бас бэлдсэн байсан. Бас нэлээд хүлээж байна. Одоо энэ асуудал шийдэгдэх болов уу гэж бас хараад нөлөөллийн судалгаануудыг бүгдийг хийгээл ингээл байж байна. Шаардлагатай бол төсөв өргөн барих бас бэлэн байдлыг хангаж төсвийн тооцооллыг тодтголын тооцоог одоо бэлдэж байна. Болгонтой гишүүн тодруул. За би өнгөрсөн бид нар ер нь үлийн төсвийн одоо сахилга батыг сайжруулах төр өмнө нь нэлээдгүй ажлууд хийсэн юм. Одоо бид нар бол улсын хурал дээр орлогыг нэмээд байгаа юм зүйл байхгүй. Зарлага бид нар хамаагүй нэмж чадахгүй. Алдагдлыг угаасаа бид нар нэг нэмээд байгаа зүйл байхгүй. Сэргээрээ бид нар алдагдлгүй төсөвт батлая гэж ганц 2 жилийн өмнө ярьж ирсэн. Тэгэхээр улсын хурал дээр зарлагыг ингээ хамаагүй нэмээд үүнээс үүдээд ийм арга хэмжээ авахасаар аргагүй болоод байна гэдэг ийм юм яриад байгаад чинь лэмжлээд байгаа байхгүй. Бид нар зарлагыг чинь хамаагүй нэмээд алдагдлыг хамаагүй нэмсэн зүйл байхгүй. Угаасаа энэ хуулиараа хориод байгаа байхгүй. Тийм биз дээ. Манай төсвийн доктортой байдлын зөвлөлийнх нь сууж байгаа. За үүнийг бид нар бүр тэр бүтээл үндсэн хуулийн төртөл зарим нэг төсвийн сахилга баттай холбоотой зүйл залтыг хийж өгсөн. Тэгэхээр улсын хуралдаар энүүнийг та бүхэн замбраагүй зарлагыг нэмээд байгаа болохоор ийм зүйл болоод байгаа гэж бити яриач. Биднэрт тийм баг эрх мэдэл байхгүй болтол төсвийн сахилга батыг амьдаа өн сайжруулсан. Харин юу болоод байна вэ гэхээр улс төрөө дагаад хөрөнгө оруулалтыг жишээлбэл за одоо сая 2025 оны одоо 11 дугаар сард 2 их найдын төсвийн шинэ хөрөнгө оруулалтуудыг улсын хурал дээр тавьсан. Засгийн газрын насыг 4 сараар уртсах гэж. Иймэрхүү юмнууд дээр харин боддоор хэлэх хэрэгтэй. За дээрэс нь нэмээд тухайн жил төсөв орж ирж хахад би хүртэл хэлж ирсэн юм аа. Гэхдээ цалин тэтгэврээ тавихгүйгээр айгүй хэцүү шттэ. Инфляц айгүй өндөр байхаар байна. Иргэдийн амжиргааг дэмжих ёстой шттэ. Тэгээд тавихгүй засгийн газар өөрөө орж ирчээд сүүлдээ нийгмийн одоо юунд багш нарын жагсаал цуглаанаас үүдээд энд зарим нэг төсвийн зохицуултыг хийхээс аргагүй болсон. Эхнээсээ зүйл төлөвлөлөөл оруулж ирэх хэрэгтэй байсан шүү дээ. Уг нь нөхцөл байдал угаасаа л юм байгаа. Ахмадын тэтгэврийг бол За инквирсэд хариулъя. За багш инженерийн цайлан засгийн газраас өргөн бариагүй их хурал дээр хэлцүүлгийн явцад нэмэгдсэн зардал томоохон ачаал. Зөвхөн нодлон гэхэд 155 төсөл 2.4 их найт төгрөгийн төсвийн өртөгтэй төслийг их хурлын гишүүд засгийн газар өргөн барьсан төслөөс гадуур нэмсэн байгаа байхгүй. Одоо энэ жил ч гэсэн адилхан. Одоо 27 оны жилийн төлөвөө хэлцэж байна. Одоогийн байдлаар нэг их найдыг давсан санал гаргаад хураалгаал явж байна. Тэгээд энэ асуудал маань нөгөө төсвийн доктортой байдал нөгөө хөгжлийн бодлого төлөлтийн хуулиа зөрөөд нөгөө эдийн засгийн үндэслэлтэй, техник эдийн засгийн үндэслэлтэй, их усүртэй, хэрэгжих үс үр ашигтай байх талаа алдаад тэгээ нөгөө хэрэгжилт эргээд дутуу гардаг, баг гардаг, өөрчлөлттэй гардаг асуудал дээр шүүмжлэлтэй байдал үүсдэг. Тэгэхээр энэ сая үлтэр одоо төсвийн орлогыг 6 их найдаар хасна гэж оруулж ирээ таран гишүүд маань та нарт баярлалаа дэмжсэнгүү. Ийм мэтийн одоо дэгийн тухайн хуулинд өөрчлөлт оруулаад энэ төсөв санхүүтэй дотроо орчинд холбоотой асуудлыг жоохон мэргэжлийн байнга ороод нь төвлөрж ажилладаг ийм болохгүй бас арай л гитэрсэн л дээ. Тэгэхээр энэ жилиг аль болохын асуулыг давтахгүй байх талаас ингэ явж байна. Төсвийн хүрээ бол их сайн гарч байна. Одоо хөгжлийн бодлого дээр бас ингээд санал хураалгаж байгаа байдлууд нэг их найдыг даваад явж байна. Энэ дээр бид нар байр суурь хуулийг тайлбарлана, ойлгуулна. Тэгэхэд бид нар чинь энэ 5 жилийн доктортой хөгжлийн бодлоготой энийг хаанаа сахиж биелүүлье. Тэндээ уялдаж жилийн төлөвөө гарна. Төсвийн хүрээнд тэрийг хязгаарлан, төмдөн цангийн яам төсвөө зохиож хуваарлтаа хийдэг гэд харьцангуй бас нэг үеуд бол овоол болоод байна шүү дээ. Тэр энийг хаана хичээгээ явуучвал энэ төсвийн сахилгаваад бодлогын хэрэгжилт хангагдал хоёр талаасаа нийлээл явчих баг. Болгонтой гишүүн тодруулна. төсвийн зарлагаас гадуур нэмсэн зүйл байхгүй шүү. Төсвийн зарлагаас гадуур нэмнэ гэж угаасаа байхгүй байхгүй. Одоо бид нар харин төсвийн зарлагаасаа гадуур болох гэж байгаа зүйл нь энэ гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой энэ хуулийн л зүйл залт байх шиг байна. Та бүхэн эхнээсээ
инфляц 2026 онд нилээдгүй нэмэгдэхээр байна гэж ярьж хахад ахмадын тэтгэврийг угаасаа инфляцтай уялдуулж нэмэхээр 2023 онд нийгмийн даатгалын багц хуулийг батлахтаад би тухайн үед сайд байсан батлахтаа жил болгон инфляцтай уялдуулж тэтгэврийг нэмнэ гэд хуульчилсан. Төрийн албан хаагчдын цалин бас инфляцтай тодорхой хэмжээгээр уялдуулаад нэмэгдүүлээд ороод ирэхгүй яасан бэ? Сүүлдээ одоо энэ ордны гадаа Сүхбаатарын талбай дээр багш нар, эмчнэр жагсаад ажил хайна гэд ингэсэнд улсын хурал арга хэмжээ авахасаар арга байхгүй штэ. Одоо ингээ арга хэмжээ авсан чинь та нар өөрснөө төсөөс гадуур зарлага нэмж цалин нэмээ өстэй. Одоо үүнээс чинь үүдээд нөөтийн буцаа олголтыг нэмэгдүүлэх хуулаа хүчингү болохоосоор аргагүй боллоо гэж тэгвэл тайлбарлаж байгаа юм байна. Би тэгж ойлголоо. Харин эсвэргээрээ 2 их найдаар шинээр төсөл хөтөлбөрүүдийг шинээр тавиад төсвөө баталсан. Улс төр дагуулад. Тэгээ ийм дараа нь тайлбарыг энэ бол улсын хурлын хийсэн ажил та нарын хийснээр бид нар хийж штэ гэж та нар хийж болохгүй штэ. Тэгээ яах юм, багш нар нь ажил хайцсан байж хаад бид нар багш нарын цалин нэмэх ёстой гэдэг шийдвэр гаргахаас өөр арга байхгүй штэ. Та нар өөрснөө тэрнийг засгийн газар шийдэд оруулаад ирэх ёстой байсан штэ. Эхнээсээ баахан хэдэн мянган километр зам тавихаар тавьчаад багш нар нь ажил хайцсан байж хаад улсын хурал зүг зүгээр суучих ёстой байсан юм. Одоо тэгээ хэлэхээр та нар улс төржиж улсын хурал дээр хэрэггүй зардлыг төсөөс гадуур тавиа бидтэй гэдэг. За үг хэлчихв. За, жохлон гишүүн асуулт асууна.